хайгаад авах гэдэг юм уу? Харин болоод ер нь зүгээр сайхан малаа малт юм уу дөө. Чи бүр нэрнгээсээ шалтгаалж байгаа юм уу? За энэ цай байцгаанууд гэрийн удаагийн бичлэгээр 200,000 гаруй дагагчтай YouTube-ээр Тайсоныг би prank call тохолно. Тэгээ яг яаж prank call тох вэ гэхээр сүүлийн үед над дээр ер нь төвлөрж байгаа сошиал дээр болж байгаа маш буруу ойлголттой нөгөө хейтерсүүд бий болсон. Тэгээ намайг үзэн ядж байгаа хүмүүс их болсонтой холбоотойгоор би Тайсонд юу гэж хэлэх вэ гэхээр андаа ер нь мэнүүд ингээд YouTube хийхээ болиё дөө ингээл хейтерсүүд бүр амар хейдэлдэг юм байна. Ингээд би нэг ингээд төвчгүй юм зүгээр маллаа гэж хэлж үзэх болно. Тэгээд Тайсоны хариу үйлдэл яг ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Тэгээд та нар бичлэг эхлэхээс өмнө лайка дараарай. Тэгээд бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Одоо шууд prank call руу орцгоё. Тэгээд Тайсоны дугаар хаана байна? Энд байна. Тайсон гэд хадгалсан байна. Та нарт бол харуулахгүй болохгүй угаасаа. Гол нь манай хүн уцаа авдаг байгаа. Спикер дээр нь тавьчих. Ямар тааш дуудаж гин. Яна дуудаж гин. Тайван болно дээ. Дуудсаар байна. Авахгүй юм байна л дөө. Практик гэсэн биш. Автгүй нэс. Энэ амар завгүй байгаа юм шиг байна. Байна уу? Байна. Юу вэ? Хин бэ? Лавга байна. Ачин лавга юм. Аа, сайн ч гэх нь хайш юм дээ. Харин мань ингээд зүгээр бичлэгээ хийгээл ингээд сайхан явж илаа л да. Тэгсэн чинь ингээд сүүлд нөгөө AX-ийн хичээн стримэн дээр нэг юм болсон юм биш тэрийг нь мэдээгүй явсан. Юу болсон? AX-ийн хич ингээд нөгөө миний нэг хинтэд очсон бичлэгний аян одоо ингээд чаймигаас сулгаалцсан байна. Тэгээ хамгийн гол нь ингээд чаймиг муулчаад чаймигаас сулгааллаа инэ тэрэгэд яг тэр хүний үзэл бодолтой. Гэхдээ энэ нөгөө үзэгчд маань бүр ингээд бүр амар хэлтлээд намайг бүр хулгайж хонтойгоо адилхан мал зал гэдэг юм нэг. Сүүлийн нэг өдөр бол бүр AX-ийн яасан гэж тийж. Мэдгүй яг нөгөө нэг чаймигийн эрдэнэт рүү очсон нэг болоог байсан юм байна штэ. Тэрний интро дээр нэг ая явдгийм байна. Тэгээ тэрийг нөгөө чайми өөрөө худалдаж авдгийн гинэ. Тэгсэн чинь би ингээд аян дээрээ нөгөө бичлэгнийхаа эхлэлд оруулчингууд чаймигаас ингээд хулгайлж тавьчаад ингээд чайми руу түүмээ гэчээд ичихгүй маа гэдгцэн чинь нөгөө үзэгчтэн зүгээр намайг чинь хулгайж харан дуудаад мэдгүй би ер нь яг нэг юм сүүлийн 1-2 сар бол ууг нь амар твцсэн энэ хейтерсүүдийг бол тоохгүй бичлэгээ хийгээл байлаа. Тэгээд одоо бүр мэдгүй бичлэг хийхэ болдог ч юм уу. Гэхдээ 2 сар тийсэн юм бол дахиад тэгээд намжтдын тийс хэлдэг шээ. Одоо чи тэгээд төрөлдөө бичлэгээ болчихлоо AX-ийн болоод болчих гэж хэлсэн шээ. Харин би өөр яг нөгөө тухайн цаг үед нь нөгөө хүмүүс буруу ойлгоцсон юм байгаад байгаа шүү дээ. Би нэг чайми руу түүмээ гэл нэг салаавч гаргацсан юм шиг. Чи юу яа нэг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Тайлбарлах гэж оролдох гэсэн бол төвхтэй болоод идэв. Тэгэхээр зүгээр тий хайж. Йоо дараа нь YouTube channel болоод тийшээ орохоор тий чанартай уулзаад тэр үед ихтэй шүү гэж тайлбарлаад өөртөө хэлэхэд болно. Зүгээр арт түмэн тайлбарлах ямар ч шаардлагагүй. Чамд нэг таньж мэддэг хүн байна уу? Юуны талаар? Энэ YouTube авч мавдаг. YouTube авч мавдаг аа. Тэ? YouTube хайгаад авах гэдэг юм уу? Харин болоод ер нь зүгээр сайхан малаа малт юм уу дөө. Чи бүр нэрнгээсээ шалтгаалж байгаа юм уу? Гүй харин зүгээр яг ингээд надтай ч яахав тэгээ яг нөгөө гэрийнхэнд бүр ингээд амар ингээд нөлөөлөөд ингээд манай дүүнер мөнөрт ингээд ангийнхан хүүхдүүд яаж чиний тэрэгэд бас бүр
Чиний болчих юм уу? Харин ангийнхан хүүхдүүд танаа ах чинь хулгай чим байлээ штт мэйлээ штт гэсэн гээд. Ямар амар юм. Тэгвэл нэг юу ямар юм шүү дээ. Залруулах бичлэг хийх юм уу? Харин одоо залруулаг хийхээр аль нэг сарын өмнө залруулаг салавч гаргаагүй юм дээрээ хийгээгүй жиж одоо хийхээр нэр хүндээ яалаа маалаа гэдэг юм болов гэд бас мэдгүй бүр яг ингэ толгойр гэд. Мөрөөдөлч одоо бичлэг байгаас YouTube чанал төвс орохгүй бүртгэлж орсон байл шүү. Харин нууганд бүртгүүлсэн л дээ. Харин тийм. За анда тоглосон юм аа ёо. Ёо барахгүй байна ёо. Чамайг нэг шин туршиж байгаа контентэнд оруулсан юм аа. Ёо. Пранк юм аа. Бүр яг за манай үзэгчдэд тандаад үг хэлээрэ гэж. Юу яриад байгаа вэ? Ой, тавга. Үзэгчдэд тандаад үг хэлээрэ одоо бичлэгний мань төгсгөлт. Лавгад битээрээ пранк болчих юм шүү. Амар баг өрөвдөд үйлчлсэн чи юу? Би угаасаа уулзч явтал чамд хэлж ийсэн гэдтэй. Хүнд муулуулад би угаасаа тоохгүй гэд. Юу? Нэр ясинууд бүгдээ зохиомл юм уу? Үгүй яг хуу асуудал бол хэвэн. Гэтэ яг зохиомл бол биш. Надад бол нөлөөлөөгүй тэд нар нь. Ямар ч тач тэр AX-ийн ихчийн стрим бол угаасаа болцсон. Тэ. Тэр нь бол үний юм биш. Тийм зүгээр тэрэн дээр дөрөөлөөд би ингээ бичлэг хийхээ болж гинэ гэд чамд хэлж үзээ. Чамаг яаж хариу үйлдэл гаргах нь уу гэж шалгаж үзье. Тэг оруулж байгаа юм бол тэгээд камераа суучихгүй гинэ гэж бас хэлчихгүй дөө. Одоо харин тэгэхээр жоох оройтцсан болох гэдэг нөө нэг хүмүүс YouTube channel-д оруул яадгийн нэг тааруул хэлж үзье гэж YouTube channel дээр бол камера л ирж тэгтэн тэгвэл тэгээд буруу ойлгосон байлаа уучлаарай л. Харин тийм ээ. Миний хуугасаа өсрөөл 2 3 хүн л пранктах байх. Угаасаа цаашаа явахгүй байх. Юу юм? Яа. Бүхэл бүтэн 183 мянган дагагчтай болчоод бичлэг хийхээ болно гэж байхгүй шүү дээ. Угаасаа ойлгомжтой. Тэд чам байлчих юм болов гэж бодлоо. Яа, дахиж чамайг тайлбар хийх. Өө юу ярьж байгаа бэ? Одоо би чамайг дахиж пранктахгүй. Бичлэгний төгсгөлд энэ үдчихэж байгаа хүүхдүүд тандаад үг хэлээрэ гэдэг. Тэгшлөө заа тэгээд манайхаа би нэг гоё пранктай хөгжилтэй амьдралаа. Тоохгүй гэжсэн тэгэхээр тоохгүй л гэж хэлсэн пранк гинэ яа. Яа. Та бүр яг тэр нэг пранк хийж байгаа намайг үл пранктай. Яг хоо чинийх бол нийлэн дундуур мондуур өөй дасалж байгаа юм уу? За хөөхий дасалчлаа яана гомдоо дасалчлаа яана тэгч авах болов. За тэгээд Тайсоныг бол амжилттай пранктлаа тэгээд ёо бүр амар салглаад манай хүүхд салглаад амар эвгүй юм боллоо. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд комент хэсгээр өөр ямар нэгэн ютубер юм уу таньж мэддэг олонний танил хүмүүсийг пранктуулмаар байвал комент хэсэгт бичээрэй. Гэтэ миний таньдаг хүмүүсийг байлгүй дээр шүү. За дараагийн бичлэгүүдээр уулзцаа баяртай.